За сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Өнөөдөр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид бүхэн эрэг түүх булангийнхаа цоошинтын дугаарыг алс холын нэг зочинтой хийж байна. Алс холын гэж хэлж байгаа төлөө учиртай яагаад гэвэл хоёрын хооронд баг хэдэн цагийн зураг, баг 12-3 цагийн зураг баг шиг байна. Тэгээд өнөөдрийн зочингоор нэг хүндтэй хүнийг өрсөн байгаа. Энэ хүн бол улсын хурлын гишүүн, та бүхний сайн таних булгандын гишүүнийг урьж байгаа. Тэгээд бид бүхний урилгыг хүлээн аваад зуныхаа амралтын хажуугаар өнгөрүүлж байгаа их ажилтайхан бас хажуугаар цаг гаргаад бидэнтэй ярилцлага өрнүүлж байгаад баярлалаа. Тэгээ та бидэнд харахыг хаанаас холбогдож ийм гэдгээсээ хэлье да. За тэгээ сайн байцгаана уу. Би өнөөдөр Америкийн Стэнфордын сургуулиас холбогдож байна. Стэнфордын сургуулийн кампуст өглөө энд одоо 8 цаг болж байна. Тэгээд би энд зуныхаа 103-7 хоногийн олон улсын харилцаа засаглалын хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэгтэйгээр сурж байгаа. Тэгээд хүн бол насан туршдаа сурах хэрэгтэй гэж боддог. 10 хэдэн жилийн өмнө сурснараа өнөөдөр үргэлжлүүлээд ажиллаад мундаг ажиллаад байна гэж байхгүй, байнхан өөрийгөө шинжлэх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй, сурах хэрэгтэй гэж бодоод тэгээ бас энд ирсэн ингээл үргэлжлүүлээ сурч байна. За зуны сургалтанд сууж байгаа гэж бид бүхэн ойлголоо. Тэгээд таны яг энэ сурсан яг гоё бүх юм шинхэн байгаа дээр яг хамгийн гоё мэдсэн ойлгосон зүйлээс ингээд бид нарт ингээд хаваалцаач ингээд ийм гоё зүйлийг мэдлээ гэдгээсээ. Бид нарыг Монгол улс өнөөдөр Freedom House-ийн одоо нэг олон индексүүд дээр, ардчлалын олон индексүүд дээр маш их сайн байдаг. Үгээ хэлэх хэрэгтэй, бас ч гэж харьцангуй ардчлалын олон үзүүлэлтүүдээр бол Монгол улс сайн. Тэрнийг ингээл баг энэ тийм багш болгоо ингээл Монгол яаж энэ одоо бүс нутагт ингээ ийм сайхан арчилсан улс байж чадчихна гэдээ ингээд хэлэхэд бас их таатай байдаг. Дээрэс нь эндээс бас нэг одоо олж мэдсэн зүйл нь гэх юм бол өнөөдөр энүүнийг байнга тэгтээ ингээ хамгаалж явахгүй бас амархан урууддаг юм байна. Америк улс бол өөрийнхөө арчлалыг бид нар сүүлийн 10 жилийн дотор маш хурдан алдлаа. Тэгээ үүн дээр бол маш санаа зовж байна. Улс төрийн намууд нь иргэдэн маш их улс төрчөөд улс төрийн хоёр нам нь хоёр тишээгээ одоо ингээд үзэл санааны хувьд салж яваад энийгээ дагаад иргэдийн ч гэсэн үзэл санаад одоо иргэдэн тийм ийм нэгдэл ерөнхийдөө муутай болж байна. Үүн дээр бас бид нэр их санаа зовж байна. Үүнийг бол бид нар ингээд дэлхийд тэргүүлэгч арчилсан улс юм чинь бид нар барыг санаа зовох ёсгүй гэж боддог байсан чинь үгүй юм байна. Ер нь бол одоо байгаа юм хүн үргэлж тордож явж явах хэрэгтэй юм байна гэж хэлчихсэн. Энэ бол миний хувьд энэ бол чухал мессеж байлаа. За бас сонсоход бас сайхан юмсан санагдаж байна. Өнөөдөр болохоор би танаас нэг дийлэнхтэй хүмүүс танаас одоо улс төрч хүний хувьд, эдийн засагч хүний хувьд, гишүүн хүний хувьд байр суурь сонсоод байдаг. Бид бүхэн болохоор өнөөдөр таны яг сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар, ээж хүний талаар, бас таны гэргийн хүний талаар илүү ярилцъя гэж бодсон. Гэрийн иргэн хүний хувьд өөрийн үзэл бодол, өөрийн амьдралынхаа өнцгүүдээс бид нартай бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэгээд хамгийн ихний асуулт маань та ерөн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд орж байсан уу? Яг орж байгаад юм хэрэг сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулж исэн цаг үе байсан бол тэр хизээ байсан бэ? Яаж чухам даван тулсан бэ? Гэдэг талаас эхлэе. Дийлэн хүмүүс бодохдоо сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд орсон хүмүүсийг одоо юу гэдгийг эрх мэдэл албан тушаал, магадгүй хөрөнгө мөнгөний хувьд өөр байхаараа асуудал арай тэр хүмүүстэй баг тусдаг болов уу гэж харах гаддаг шиг судалгаагаар бол тийм байдаггүй. Тэгээд би бас таны байр суурийг сонссон байна. Харин Монголд үеийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал айгүй хүмүүс нэгсэн ойлгодгоо баг магадгүй хин нэгэндээ илэрхийлэхээс ичдэг айдаг юм зовдөг юм асуудал тэр тусмаа одоо магадгүй амжилттай авч байгаа хүмүүс үл энийг ямар ч сэтгэл зүйн хувьд ямар ч асуудалгүй даван гарсан юм шиг бас ингээд өөрснөө харагддаг юм шиг байна. Гэтэл харамсалтай нь бол үгүй байдаг. Яагтвэл амжилтанд хүрнэ гэдэг бол эсэргээрээ улам л том даваа дамнаа л гэсэн. Тэр хүмүүс олон нийтэд ил гарахгүй байгаа ч гэсэндээ сэтгэлээр унсан, шаналсан, зовсон тийм үед бол зөндөө байгаа. Нойртой нойргүй хонсон тийм үед бол маш их байдаг. Өнөөдөр Монголын одоо ингээл залуучуудаас надад айгүйх тэгж асуудаг. Та ингээл амар их өөртөө ихтэй ингээл ямар ч ингээл нэг юм асуудалгүй юм шиг ингээд дандаа байж чадах юм.
яаж тэгдгийг ингээд магадгүй бид нэр олон нийтийн өмнө байгаа учраас өнөөдөр удирдахч одоо нэг бодлын тийм улс орныг удирдах байгаа хүмүүсийн нэг байгаа учраас бид нар тийм байхаас аргагүй байдаг. Гэхдээ өнөөдрийн одоо тийм ингээд булган туяа болохын тулд олон амаргууд аваад авч ирсэн. Миний хувьд надад нэг амьдралд 2 3 маш том өөрчлөлт гарч байхад их хэцүү үеуд байсан. Нэгдүгürt би Австралид очиод анх тийнейжер би тэр үед байсан дөнгөж 13 4 настай. Бараг дөнгөж картын барааны дараахан ингээл Австралид очиод тийнейжер болоод бас ингээл нөгөө маш том соёлын ингээл шоконд ороод тий найз нөхөд байхгүй гів гэнэт ингээл одоо манай ээж ч одоо гэр бүлийнхэн ч ерөөс Австралиг сайн ойлгохгүй би ч сайн ойлгохгүй хэлний хувьд ч бас 100% Австрали хүмүүстэй адилхан англи хэлтэй биш бас тийм үе байсан. Тэгэхэд ингээл гадуур хойдоод байгаа юм шиг санагдаал тэгэл мөнгө төгрөгч муутай ээж аав маань тэр үед бас их тийм хэцүү үе байсан. Тэгээд намайг бас хэд удаа яг нөгөө үеийнгийн дээрлэхэлт гэдэг тийм ингээл бас буулитах гэж үзэл бас их ингээл дээрлэх гэж үзэжсэн. Би тэр хүмүүстэй мөнгө төгрөгөөр өрсөлдөд бол хизээж барахааргүй байсан. Авахаас би гайгүй хичээлдээ гайгүй сайн хөвгт байсан. Тэгээд барууны сургууль чинь бараг хичээлдээ сайн байх тусам дээрлэх гээд байдаг. Нэг гикүүд гээл те нэг тэгээд бас нэг дээрлэх гээд байдаг. Тэрүний учрыг олоход надад бас хэцүү байсан. Тэгээд үед яг дөнгөж нөө шилжилтийн насны хүүхэд байсныг ч хэлэх үү. Шилжилтийн нас нь зүгээр гэртээ байгаад Монголд гэртээ байгаа шилжилтийн насаар явхад ч гэсэн хэцүү шүү дээ. Тэгэхэд дахиад хүний газар очиод шал өөр нийгэмд очиод эргэн тойронд ингээд таних мэдгч хүн бараг байхгүй байхад дахиад өөр нийгэм шилжиж очиод дахиад шилжилтийн насанд орно гэдэг хэцүү байдаг юм байлээ. Тэр бол миний хувьд бас хэцүү байсан. Тэгээд тэр үед гэхдээ надад амьдралд спорт их тус нэмэр болж исэн. Тэгээд би бас тэр үед бас их тийм спортоор аяг хүчтэй хичээлж эхэлсэн. Яг одоо анх удаага гүйдэг болоод би намрын хайчилд маш идэвхтэй ордог болол. Тэгээ би нэг Аз эм жижигхэн эмхтэй хөлт мөртлөө одоо цагаануудаас татахгүй ингээл би намрын хичээлдээ амар өрсөлдөөл тэд нартэй бараг задлтчих гал ингээдсэн чинь сүултээ намайг тэр нэг дээрлэх гээд байдаг тэр юм аяга гайг болсон. Энэ ер нь жоохон солиотой Аз юм шиг байна гэл тээ. Тэр бол миний хувьд бас их том шок байсан. Дараа нь би Японд очиж ажиллаж байхад Японд жил гаруй англи хэлний багш хийжсэн. Тэгэхэд би баг амьдралдаа хизээж одоо тэгж амар ажиллаж байгаагүйгээр ажиллаж ирсэн. Би шөнийн нэг 4-5 цагийн ойртойгоор баг бүтэн жил гаруй ажил хийсэн. Тэгээд бас нойр муутай дээрээс нэмээд айгүй их стресстэй тэгж их ажилтдаг байсан болоод ч тэрөө. Тэгээд дээрээс нэмээд ингээд нэг жирийн Япон хүмүүстэй чинь бид нэр бас найзлахад шууд нийлэхэд бас хэцүү шттэ. Бид нар бол нэг типикал Японуудаас их өөр хүмүүс юм билээ шүү дээ тий. Тэгээд нэг юм өөрийнхөө шинэ нийгэм болгонд очиод өөр газар очиод бид нар чинь шинэ ажилд очиод бас тэгдэг. Тэр нь тасан зохицоход бас нэг хэсэг хэцүү байсан. Ганцаардах үйч байсан. Хүмүүс зовлонгоо яриад тахтайг хэцүү. Өчиг чинь мундаг ажил хийгээл хангалттай мөнгө олж байгаа үедээ бараг юундаа гутрдгийн гэж хүмүүс бараг ярьдаг. Юундаа чи бараг надад хэцүү байна гэдэг байгаа. Юундаа гутраад байгаа сэтгэл готролд орох ямар шалтгаан байгаа гэдэг. Гэтэл одоо хатад миний бодлоор би нөгөө маш олон сараар нойр муутай явсных юм шиг байна. Нойр муутай өөрөө өөртөө цаг гаргаж чадахгүй. Хүн бас нэг өөрөө өөртөө хичнээн ингээ мөнгө төрөхтэй ч байсан, хичнээн амжилттай авч ирсэн ч гэсэн өдрийн завгүй өдрийн дараагаар нэг юм бясалгал хийх чиг тэр юм билээ шүү дээ. Нэг өөрөө өөртөө цаг гаргах айгуу чухал байдаг. Японч үргэлж ингээл олон хүмүүсийн дунд метронд ч олон хүмүүсийн дунд гэртээ оройл айгуу ядраал шууд нэг бясалгаж чадахгүй өдрөө өөрөө өөртөөгөө ажиллаж чадахгүй тунгаан бодож чадахгүй шууд л ерөөс тас усрал унтчихдаг. Тэгээд нойр муутай тэгж явснаас болоод бас их сэтгэл готролд орж исэн. Тэрүүнийгээ би ингээд бүр дараа нь ингээд дараа нь өөрөө өөртөө диагноз хийж хаад би бас өөрөө өөртөө тэр үед би бясалгал хийх хэрэгтэй байсан юм байна. Тэрүүгээрээ би яг буруутахын өмнөхөн тэгээд ашгүй тэгэл нэг жил гаруй олол ашгүй миний ажилч дуусаал тэнд зад жирийн оюутны хэмнэлтэд ингээд орж исэн. Тэр бас их хэцүү байсан. Дараа нь би Америкт байж байхдаа гэр бүлээсээ хол жоохон хүүхэдтэй байхдаа хүүхдээсээ хол энд ирж сурч исэн. Манай хүүхд дөнгөж ой хүрээг байхад би Америкт оюутан болоод ирж исэн. Хүүхдээ санаад гэр бүлээ санаад бас их хичээлийн хажуугаар бас их готролд орж исэн. Тэгэхээр
Бид нэр тэр үнийг хүмүүст хэдэж хэлдэггүй ч гэсэндээ тийм үйл хүн болгонд байдаг. Та ер нь төрөлтийн дараах сэтгэл готрол орж байсан уу? Ер нь тэр үеийнхаа зүйлсийг ер нь яаж даван туулсан бэ? Таны ингээд түүхийг энэ тентгийн ивент дээр ярилцлагаас харахаар ерөөсөө ингээд ажиллаас нэг бол сураал байсан гэдэг. Тэр хооронд ингээд гэр бүлийн амьдралаас өрнөж байгаа те. Тэгээд тэр тал дээр та яаж зохицуулт юм бэ? Ер нь яг төрөлтийн дараах үед яаж даван туулсан бэ? Би тэр үед ерөөсөө ингээд нэг ойлгодгүй байсан байхгүй. Одоо л Монголд ер нь бол ийм төрөлтийн дараах сэтгэл готрол гэдэг юм яригдаж эхэлж байгаа шүү дээ тий. Тэрнээс биш эмэгтэй ингээд юм шиг байгаа. Эхнийхээ хүүхдтэр ялангуяа бид нар ч аягүй залуухан байдаг Монгол эмэгтэйч чинь өөрөө өөрийгөө олохоос өмнө өөр хүний өмнө хариуцлага хүлээгээд эхэлдэг байхгүй бид нар. Би бол дөнгөж нэг 25 та эхнийхээ хүүхдийг гаргаж исэн. Оюутан байгаал дөнгөж баг ажил хийж эхлэв үгүй юу би хүний эхнэр олоод хүүхдтэй болоод тэгээд нэг саяхан нөгөө Beyoncé тэгж хэлжсэн дөнгөж 20 эдтэй охтуудад before you become a life have your own life гэдэг те хүний эхнэр болохоос өмнө өөрийнхөө амьдралтай болоо гэж тэр бас чухал юм шиг байна. Эмэгтэй хүний хувьд тэгэхээр би тэрний өмнө хүнтэй суугаа хүүхд гарахаас өмнө би ингээл ажил хийгээл санхүүгийн хувьд ингээл айгүй боломж болцоотой болсон ч гэсэн гів үнэтэй маш том өөрчлөлт орчихсон. Би ингээл бараг өмнөшгөө ингээл чөлөөтэй ажил хийгээл ингээл орж гараал найз нөхдөдтэй байсан. Эмэгтэй чинь гів үнэт ерөөс бараг 2 цагаас илүү ийшээ тийш ямар ч гарах боломжгүй. Тэг ингээл одоо 2 цагийн дараа л хүүхдээ хөлөхгүй болохгүй. Тэгэл гів үнэт ингээл өөрийн биед ч гэсэн амар том өөрчлөлт ороод хизээж би буцаад өмнөшгөө болохгүй юм шиг санагдаал. Тэгэл тэрүүнийг ингээл нөхөр айгу ингээл мэдрээд байгаа юм шиг тэг ингээл би айгу царай алтцсан юм шиг тэгэл хамаг өсмөс унаал. Тэгээд юм гів үнэт тэр том өөрчлөлтийн ард гарна гэдэг хэцүү байд юм бэлээ. Би ингээ айгуусан сандаг байхгүй. Манай нөхрийн ингээ найз нар ирсэн чинь миний ингээ нүдэн дээр өвдөг гарцсан. Тэг би ингээ баг өмсөх хувцас ингээ баг байхгүй нөө жирэмсний хувцас өмсөх хэцүү. Жирийн хувцас таарахгүй. Биний жирийн үед өмсчихсэн хувцас таарахгүй. Тэг би нэг царай муутай тэгсэн чинь ингээл би бүр өөрөө айгу өрөвдөл. Тэгсэн чинь манай ээж нэг удаа надаар ирснээр чи бүр юу өмссөн юм бэ гэл. Тэг би нэг нөхрийнхээ бодолкийг өмссөн. Өөр таарах хувцасараг байхгүй. Тэгсэн чинь ингээл бараг манай аавыг дуудаал манай ааваар хүүхд харуулж байгаа хоорондоор манай ээж намайг дагуулж гараал нэг ойрхон дэлгүүрээс очил надад нэг хэдэн хуцаа очивол одоо хүртэл би боддог байхгүй хүний ээж тийм ухаалаг те нэг охиныгаа харуул нэг юм царай муутай бүр өсөгч хувцсгүй тарган тэгээд өсөн унтсан нэг хачин л юм байгаа шүү дээ өөр хянтай. Тэгээд хоёр дахь хүүхдээсээ бол хүн тэрүүнийг айгүй мэддэг болчих юм лээ. Тэгээ би бас тэрний хажуугаар би нэг хүүхдээ гаргаал нэг сар болоод Америкт явж сурах шалгалтандаа бэлдэж эхэлчихсэн байхгүй. Тэгээ би айгүй завгүй байсан яг үнийг хэлэхэд баг давхар нөгөө нэг удаан гутралд орох чи надад зав болтохгүй. Хүүхдээ харахынхаа хажуугаар би байнга чихвч зүгээл өгнүүдэд цээжлээл шалгалтандаа бэлдээл хажуугаар нь би бас манай намайг өсгөж исэн манай хөшөө ээж манад амьдэрдэг гэсэн. Тэгээд нөгөө хөшөө ээжигээ бас асарч исэн. Тэгээд тийм болохоор айгүй завгүй үе байсан учраас тэгтээ ингээл би одоо айгүй сандаг байхгүй. Би одоо хизээж буцаад өмнөшгөө гоё харагдахгүй байх. Тэгэл нэг юм үргэлж нэг юм тарган царай муутай тал усны унтсан л хүн явах юм шиг ингээд бодчихсон. Хоёр дахь хүүхдээсээ бол би айгүй одоо тэгэхээр эмэгтэйчүүдэд зөвлөхөд эхний хүүхдээр бол яг энэ өөрчлөлтийг даван туулахгүй юм шиг санагддаг. Битгий тэгээрээ тэсэргээрээ би бол хоёр дахь хүүхдээр айгүй бэлтгэлтэй байсан. Өөр дээр айгүй бэлтгэлтэй. Би яг ийм хувцснууд бэлтгэх хэрэгтэй юм байна. Ингэж бэлтгэлтэй хангах хэрэгтэй юм байна гэд. Гурав дахь хүүхдээр бол би бүр эсрэгээрээ би айгүй enjoy хийх хэрэгтэй гэж бодчихсон. Би 5 6 хүүхд гарахгүй ойлгомжтой. Тэгэхээр хүнд ингээд ээж болно гэдэг бол хүний амьдралын айгүй жаргалтай мөч би энүүний гутарч биш эсрэгээрээ айгүй одоо enjoy хийж ингээд өнгөрөх хэрэгтэй. Тэг ингээд би ингээд одоо миний хүүхд миний гидсэнд байхаас ахуулаад би айгүй happy байх юм бол миний хүүхдс айгүй happy хүүхдүүд гарна тэгээд төрнө. Тэг би ингээд нөгөө одоо би айгүйсэн сандаг байхгүй би чинь үргэлжил ингээд ажил хийж идэм чинь хоёр хүүхдээ гаргасны дараагаар би яг сар болоод ажиллаа явахгүй болохгүй. Тэгэл нэг амар стресстэй л тэгэл гэртээ орж ирэл ингээд яг хүүхдээ өхүүлэх гээл гэсэн чинь амар стресстэй хар чинь сүүн гардгүй юм байл шүү дээ. Тэгсэн чинь ингээд юу
хажуу талаас манай нөхөр чи одоо юундаа стресстэй даам би хүүхдээ хүлжиж хүүхд чи ингээл хөө өгөхгүй ээжигээ хараад ингээ баярлаад байхад гэл те. Тэгээд тэгсэн чи нэрээ ингээл бодолгүй биний амьдралын хамгийн чухал бүх юм болж байхад хүүхд маань ирүүл байхад би юундаа стресстэй даа энэ өнөөдрийн ажлын жоох юм бол ингээл болно штэ гэл тэгэл тайвширсан чинь тэг ингээл хүүхд ч бүр амар гоё хаппи болоод хүүхдээ хараад би бас айгу гоё тайвшраал те. Тэгэхээр энэ цаг үеийг айгу гоё эсрэгээрээ enjoy болж айлхаар enjoy болохыг бодоорой. Өөрчлөлт миний амьдралд амар том өөрчлөлт орно угаасаа ойлгомжтой. Тэгээд нөхрүүдэд ч гэсэндээ бас айгу стресстэй байд юм шиг байна. Тэрнийг ингээд хэлж мэдэхгүй ялангуяа эхний хүүхдтэр энэ төр бол тэрхтэн өөрөө ирэхгүй ингээл надтай амар том ачаа ирж гин гэж давхар боддог. Айгу ад жаргал ирлээ. Тэрний хажуугаар маш их ачаа ирлээ гэж давхар стресстэй. Тэр стрессээ эхнэртэй ч хэлж чадахгүй. Тэнгүүтээ нэг юм айгу угаасаа Монгол эртнэрч нэг юм айгу татгаш байгаа штэ. Тэгээ бүр улам ингэ чимээгүй болцдог. Тэнгүүт нь бид нар болохоор юу гэж боддгоо гэхээр намайг тоохоо байлаа гэж боддог байхгүй. Намайг тоохгүй байна гэд. Тэгснээ ингээд гэртээ орж ирэнгүүтээ хуучин ингээд намайг ингээд яасан няарт ингээд ажилд ажгүй юу гэдгүйсэн бол эсэргээрээ шууд өө миний хүүхэд гээд ингээд би ингээд бүр ингээд нэг юм анхаарлын төвөөс ингээ холтцсон юм шиг санагдахаар бүр хэцүү санагддсан шиг байна. Тэгээд тэр өөрчлөлтийг даван толоход би зөвлөхөд эхлээд ийм юмар одоо явсан хүмүүстэй бас уулзах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд одоо бол би эмэгтэйчүүдэд хэлэхэд эсрэгээр энэ үеийг айгуу гоё хаппи өнгөрөө. Тэгээд нөхөрчин ч гэсэн давхар айгуу том сэтгэл зүйн хувьд айгуу том өөрчлөлтөнд бас явж байгаа. Тэгээд тэр үед нь хоёр хооронд айгуух ярилцал гэж би зөвлөх. Улс төрч энэ хувьд ингээд бас үнэн хотлоо мэддэхгүй бас ингээд зөв буруу нь юусоо ялгахдаагүй мэдээллүүдийг маш их ингээд бас тараадаг тийм. Яг яг тэгсэн байна, ингэсэн байна, тэгж ийн гэл. Энэ мэдээ нөгөө хүмүүст ингээд сайн мэдхгүй зүйлээс хүн хайдаг болохоор мэдээж эсвэл тихон мэдхгүй зүйлийг нөгөө мэдхийн тулд хүмүүс бүр илүү их ярьдаг. Тэгээ та ингээд улс төрийн салбарт бас өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд нэлээдгүй олон таагүй болоод худлаа мэдээнүүтэй нүүр тулж алхаж ирсэн баг. Тэгээд тэднээс ингээд хамгийн том зүйл нь юу байсан бэ? Яаж давсан бэ? Би ер нь яг улс төрч хүн болохын тулд энэ бүх юмны ард гарах хэрэгтэй гэдгийг аягүй сайн мэдчихсэн. Тэгээд авахаас би тийм амар сэтгэлийн хөдлөлтөй бас амархан тийм хутардаг, амархан баярлдаг хүн бас биш. Эмэгтэй хүний хувьд надад улс төрч яг тэр үл аягүй том давуу тал байж бас чаддаг гэж би боддتي. Тэгэхээр ингээл нэг намайг ингээл хүмүүс ингээл шүүмжлэгээд нэгдүгээр нь угаасаа шүүмжлэхээс аргагүй мэрэгчлээ би хүмүүсийн угаасаа дунд байгаа учраас дээрэс нэмээд өнөөдөр энэ олон хүмүүс нөгөө амьдралд нь өөрснөө аягүй хэцүү байгаа учраас булгамт бай гэдэг хувь хүнд илүү хандаад бухимдаад ахаас илүүтэйгээр өнөөдөр энэ хүмүүс стресст байгаа учраас хаа нэгэн газар гаргах хэрэгтэй байгаад байна. Тэгээд тийм ч учраас заримдаа ингээл Монголд бол гэр бүлийн хүчирхийлэл энэ бухимдал бол маш их байгаад байгаа. Тэгэхээр ингээд булгамт бай гэдэг хувь хүнд надад бухимдаад ахаас илүүтэйгээр өнөөдрийн нийгэмд бухимдаад байгаа гэдгийг бас ингээд би аягүй ойлгох хэрэгтэй гэж би бодсон. Тэрнээс өнөөдрийн 30 жилийн болоогүй юмыг би одоо улсын хурлын гишүүн болоод нэг одоо 2 жил болж байна. Би 1 жилийн дотор 2 жилийн дотор засна гэж бол хэцүү угаасаа бараг ингээд байхгүй те тэрүүнийг ажмаар л хүн засгаас өөр аргагүй. Хувь хүн өөртөө байгаа тэр үтэл буруу зуршлыг засахын тулд 40 хоног дор хаяж хэрэгтэй байдаг гэдэг шиг энэ нэг өнөөдөр засахын тулд бид нар цаг хугацаас хэрэгтэй. Гэхдээ ингээ авахаас энэ хүмүүс бухимдаж гин гэдэг бол улс орныхоо төлөө санаа сэтгэлтэй байна. Болохгүй юмыг засчих юмсан сайхан нийгэмд амьдрах юмсан гэсэн хүсэл зориг байна гэж айлхаар тэр бүгдийг би сайхан талаас нь харахыг нэгдүгürt хичээдэг. Хоёрдугаарт ингээд яг цагаад болохоор ингээд энэ тэр нэг олон хэрэгтэй хэрэггүй комментийн цаана дандаа троолоод идэг. Тэгээд манай туслах маслахууд энэ төр заримдаа ингээд надад юуг нь гаргаж өгдөг байхгүй. Би ч гэсэн ингээд заримдаа ороод харахаар би зарим яг бодит хүмүүст бол би ойлгохыг хүсдэг. Тэр троолууд бол тэрний хойно зөвхөн мөнгө төлөөл магадгүй улс төрийн зорилгоор булгамт яа гэдэг хүнийг муулаад тэрүүний ард нэмэх оноо авах юмсан гэсэн хүмүүс бас байхыг бас үгүйсэхгүй. Гэтэ мэдээж шүмжлээд засаасаа гэж хандж байгаа зүйлүүдийг бол засахыг л ботдог. Хүн нөө амьдралдаа ингэж бодох хэрэгтэй юм шиг. Ер нь
ганцхан улс төрч хүндж биш. Аа миний амьдралд юу чухал вэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй. Тэр бүх зүйл чинь хэрвээ болж байгаа бол шүмжлийг бол даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой юм шиг байна. Мэдээж тэр бүгдээс зүгээр гарна гэж бол байхгүй шүү дээ. Ингээл хэцүү санагдана. Ямар сони юм бэ гэж бодогдох үе би ингээд чин сэтгэлээсээ цаг заваа амьдралынхаа цаг хугацааг энэ бол миний амьдралын магадгүй хамгийн үнэлэгдэх миний 4 жил ахгүй. Би ингээд одоо дөнгөж төгч хүрч байгаа хүний хувьд тэг ингээд яг нөгөө нэг карьерийн хувьд бол миний хамгийн оргил үе те. Тэгж яхад би энэ амьдралынхаа энэ цаг үеийг одоо ингээд би өөрийнхөө амьдралаас ингээд сайн сайхны төлөөгөө ингээд зарцуулж хахад амар сонь жижиг сажиг ямаар ингээд миний өмссөн зүйлснээр миний үсээр тарган туранхаагаар миний нэг удаагийн хэлсэн үгээр миний байр суураар ингээд байдаг юм уу те ингээд бүр тэр үчигээр нь хувь хүн болгоомжтой гэдэг тэр чигээр нь хараар нь харлуулж ярина гэдэг бол заримдаа айгүй сонир санагдана. А тэгтээ ингээд миний амьдралд юу чухал вэ гэдгийг өөрөө олж аваад тэрүүн дээр айгүй хүчтэй зогсох айгүй чухал юм шиг санагдсан. Тасаа ярианд дахиад уртлаа. Хүмүүс ялангуяа эмэгтэй хүмүүсийг харагдах байдлаар нь үсээр нь эсвэл одоо биеийн хилэмжээр нь тарган туранхай одоо сайхан мухаар нь илүү хүмүүс их ярьдаг гэдэг. Яг энэ тал дээр та яг ямар байр суурьтай байдаг вэ? Яа тэгэхээр хүний ингээд харагдах байдлаар нь дүгнэх, шоолох, магадгүй тэрийг зөв буруутгах гэх нь Монголд нэлээд их байгаад байдаг. Ялангуяа тэрний золиос нь дийлэнхтэй эмэгтэй хүмүүс болох гээд байдаг. Тэгээ бүр сонирхолтой нь эмэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага бүр их байдаг. Та энэ тал дээр яг ямар байр суурьтай байдаг вэ? Энэ бас тэгээд сэтгэл зүйн эрүүлэндэд нэлээд бас хортой зүйл шүү дээ. Яг ингээд хүнийг өмсөж яг карьер хийж байгаа ч гэдэг юм уу, ер нь ажил төрөл хийж байгаа хүмүүсийг өмсөж зөвхөр нь дүгнэх бол хаасаагүй л байдаг. Америкт ажиллаж байгаа ч гэсэндээ бид нарыг амар ганган хувцас халбгүй. Гэхдээ маш их тийм ажил хэрэгч хувцлах ёстой. Хараад юм одоо бүр ямар стилтэй эмэгтэй вэ? Ямар гоё биетэй юм бэ гэж хэлэх халбгүй. Гэхдээ шүүмжлэхэр байх ёсгүй гэж чиглэл хэлдэг гэсэн. Тэгээд бид нар бол Америкт ч юм бол айгүй энгийн л хувцалтай шүү дээ. Нэг юм цаас орооч хүмүүс бол костюм пижактайгаа ингээл явж идэг тий. Тэр үл ерөнхийдөө бол хаасаагүй байд юм шиг. Монголчууд бол заримдаа бүр арай дэндүү. Яг үнийг хэлээд ингээл бараг л нэг брэнд өмслөө гэж шүүмжлэн өмсөхгүй байх гэж бараг л шүүмжлэн энэ одоо яхаараа надад айгүй олон эмэгтэй чи та гэдэг юм ингээл залуухан юм байж юм гоё мундаг ажил хийх юм байж яхаараа гангалтгүй ингээд айгүй тгийж ярьдаг тийм. Би магадгүй нөө ингээл карьер хийхдээ л гадныхны эхний өөхөө үедээ л донд байгаа нэг тийм ганган биш сурцсан болохоор нэгдүгээрт айгүй тоодгүй юм шиг байна. Тэгээд ганглах үедээ гангалтлаад үдцсэн. Тэгээд нэг Японд ахтай ингээл амар ганган манган байгаал үдцээ. Одоо л ингээл надад нэг тийм тэр айгүй чухал биш санагддаг болсон. Гэхдээ эмэгтэйний үед бас жоохон зовлонтой байд юм аа. Ялангуяа би 3 хүүхдээ гаргасны дараагаар би чинь 3 хүүхдээ гаргахад багаагаа гаргахтаа ингээл нөгөө ажил хийж байгаа л гаргаал төрснийхаа дараа ч гэсэн тасралтгүй ажиллаад тэгэл бас ингээл ус мөс унтсан тэгэл амар ядарсан царайтай шүнжэнгөө ингээл хүүхдтэйгээ ноцтой л өглөө басаал өдөржингөө айгу гой царайтай явна гэдэг бол аягүй хэцүү шүү дээ. Үнийг хэлэхэд л нойр нь шүн унтаагүй гэдэг чинь унтаагүй л харагддаг байхгүй. Тэгэл нөгөө урдуура хамаг ус нь унцдаг шүү дээ. Өөрхөн эмгтээч тэгэл ингээл ус мөс нь унтсан байхад ингээл айгүй олон хүмүүс зураг мураг дараал нөгөөх нь зарим нь одоо хүртэл ингээл яваал тэгэл болгонтой яг шүү ингэж хэлжээ гээл тэгж хат чинь нөгөө нэг ус нь унтсан тарган марган хам хөлснөө очсон зураг мураг тавиал тэгэхэд бас жоохон хэцүү. Гэтэ би тэгэж боддtiin би миссийн тэмцээнд ороогүй. Тэгээ би өөрийнхөө ямар царайтай би ямар хөв би аягүй сайн мэднэ. Миний гадаад үзмжний надад ч гэсэн юун таалагддаггүй бэ гэдгээ ч гэсэн сайн мэднэ. Гэтэ таалагддаг өөрийнхөө юмыг ингээд ингээл надад тэг ингээд би ямар миссийн тэмцээнд орсон биш надад өөртөө болж байгаа юм чинь гэдгийг тэрнийг олж авах чухал байд юм шиг байна. Гэтэ ингээд эмхтэн нэг айгу гоё байх үедээ өөртөө бүр илүү шүмжэлтэй ханддаг. Айгу гахалтай. Би одоо ингээд ботход би ингээд дөнгөж 20 эдтэй байх махтай амар туранхай би ч айгу тийм спортлог байсан үе байсан шүү дээ. Тэгэл тэгэхэд чи ингээд би өөртөө амар хичээл бараг л ингээд би өстө гизээ гарахгүй би ингээд тарган марган ингээд бодоол 30 эдтэй эмхтэн айгу гоё өөрийгөө олт юм шиг байна. Миний одоо ботход би яг нэг дөнгөж 30 мөч хүрж явах үедээ
гівг нэт би ингээ амар ухаарсан байхгүй юу. Гээ би эсэргээрээ би энүүнээс илүү гоё айгуул болохгүй штэ. Би ингээд би яг байдлаараа би яг өөрийгөө акцепт хийх хэрэгтэй. Би яагаад ингээд өөрийнхөө нэг жижиг өөсөвийг хараад ингэж бодоод байгаа юм. Тэн би ингээд нөхөртөө миний нөхөр надад сайн сайхныг хараад ингээд надад дурлсан байж таараа тий ингээд юу болж ахт чинь юу гэж би ингээд нэг өөрийнхөө жижиг өөсөвийг хараад гэл. Гэтэ ер нь эмэгтэй хүмүүс нэг өөр эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрдөг гэж штэ тий. Эмэгтэй өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөг байхгүй. Эмэгтэй өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй байгаа цагт өөр эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрөх бүр хэцүү. Бид нар ингээл бараг л нэг энэ тэнд байгаа нэг өчүүгэн жоохон өөхийг ингээл барайл тэгэхээр би ингээл бүү өөхтөө чилүүлэттэй гэлтэй. Тэгэл нэг нүүрэн дээр нэг өчүүгэн жоохон өчлөө хат чи ингээл миний нүүр ам гэж хэрэг алга малга гэл өөчлмөр юм шиг засмаар юм шиг санагдал. Тэгэхээр зөвлөхөд ингээд одоо чи ингээл бас нүүр амны бодог бүх юм айгу гоё болсон штэ. Өөртөө байгаа гоё юм улам тодруул тэр болохгүй байгаа зүйлүүдийг одоо зарим хүмүүс гоо сайхны хаалгаа малганд орохыг бол би үгүйсэхгүй. Хүн хайпи л ер нь байх хэрэгтэй штэ. Тэгээд тэрүнийг одоо тийм ингээд гоё юм тодруулаад болохгүй байгаа юм жоохон нэг одоо бараад тий. Тэгэл айлхаар хайпи байх хэрэгтэй. Гэтэ бүх хүмүүст гоё харагдах албагүй. Бүх хүмүүс хайпи байх албагүй. Чиний амьдралд чинь чухал гэж бодож байгаа гол хүмүүст чи хайпи байх юм бол чи өөртөө л хайпи байх юм бол чи бүх хүмүүст гоё харагдаж чадна. Тэгээ би одоо зүгээр ингээд нэг олон нийтийн өмнө ингээд гарсан карьер хийснийхаа дараа би яг нэг юм ойлгосон. Би л өөртөө айгүй хайпи байгаад би өөртөө айгүй ихтэй байх юм бол би айгүй гоё харагдаж чаддсан байлээ гэж би бодсон. Би намайг бол хүмүүс нэг амар тасархаа гоё эмэгтэй гэж биш гэдгийг угаасаа мэднэ. Гэхдээ би өөртөө хайпи. Би өөртөө ингээд ихтэй байхаар хүмүүс ингээд энэ их чинь ингээд айгүй гоё өөртөө ихтэй мэрэгчлээ л их чимчин гэлтэй эмэгтэй юм чин гэж тэгж хардаг. Тийм л төвшөнд өөрийгөө сэтгэлзээ хувьд бэлтгэжтэй шүү. Би тэнийг бас манай триатлоны спортоор хичээлж байгааг бас харж ирсэн. Тэр спорт руу ер нь яагаад орсон юм бэ? Тэр спортоос ер нь та яг амьдралдаа яг юуг илүү сурч авч өөртөө олж авдаа? Би нөгөө түрүү хэлжсэн ингээ оюутан бата маш их олон удаа бас юм сэтгэл гутралд ингээ орж исэн гэдэг. Хүмүүс чинь ингээ сэтгэл гутралд ороход хэдэн зүйлээр ер нь давж гардаг юм ба штэ. Эсвэл ингээ сэтгэл зүйчдээр очиод гоё зөвлөгөө авдаг тий. Эсвэл одоо зарим хүмүүс л амар их мөнгө үрээлтэй ингээ шопинг хийгээл ингээ мөнгө үрээл тэгжиж ингээл сэтгэл гутралаа даван туултай. Зарим нь кофе уугаал гэдэг юм уу ингээл гоё ном зам уншаал нөгөө чи нөгөө бясалгал авахгүй нэг бодлоо өөртөөгөө ингээд энэр нэг тэр стрессээ dissect хийнэ гэж ярьдаг те ингээ анализ хийгээд за би өстө юунд юм тэр моторт ингэж ойлгоод скул хүн ингээд өгтлээ спорт хийгээд спортоор хичээллээд хөлсөө гаргахаар заримдаа миний стресс давхар гарчиж байгаа юм шиг санагддаг. Тэгээд яг тэр үеийг ингээд даван туулахад надад спорт тус нэмэр болж исэн. Айл үед нь намайг шилжилтийн насанд ч тэр оюутан багт ч тэр тэгэхэд би айгүй гүйдэг байсан. Би нэг хэсэг бол бүр өдөр болгонд бараг 5 км орчим гүйдэг байсан. 7 хоногийн нэг 4-5 өдөр 5 км гүйдэг. Тэгээд би бас их дугуй ундаг гэсэн. Яг бол Австралид би хай скултэй сургууль руу яваханд бол би бараг нэг талдаа нэг цаг дугуй ундаг. Уул давж очиж би өөрийнхөө тэр үед одоо би сайхан ээжтэй хэлчихсэн байхгүй. Би та ер нь намайг ерөөсөө ингэ тэр үед ингэ хайхардаг байсан байна. Би дөнгөж 13 өрхтэй байсан мөртлөө би хүмүүсээс асуусаар агаад манай хотын хамгийн сайн улсын сургууль аль нь ингээд тэнд очиж өөрийгөө бүртгүүлээд тэгээ бүртгүүлэх гэсэн чинь нөгөө вакцины бичиг хэрэгтэй болоо Монголд хийлгэсэн вакцины бичиг олдохгүй би өөрийнхөө вакцины бичгүүдийг бүрдүүлээд зарим вакцинуудыг өөрөө очиж хийлгээд тэгж очиж ирсэн. Тэгэхээр нөгөө тэр бүх сэтгэл гутралыг давахын тулд надад спорт хичээл хэрэгтэй байсан учраас би их дугуй ундаг гүйдэг тийм хүүхдээсэн бүл өмбөг энэ төр тоглолдог. Тэгээд бүр дараа нь яг би нөгөө монголчууд чинь сэлгэхтэй муу юм чинь Австралид очиж сэлд сурч ирсэн. Тэгээд энэ гурвыгаа ингээ нийлүүлээд би триатлоны спортоор би бүр дараа нь хичээлж эхэлсэн л дээ. Тэгээд хизээч би нэг амар мундаг эхний 3 муурт ордог тийм спортсмен бол биш. Гэтэ нэг
Хүн чинь ингээ амар би жилд нэг үгийн нурт очиод тэмцээндээ ядаж нэг очиод оролцчих юм шүү гэхээр би тэнд очиод үгийн нуурын дунд тэр амар хүүтэн нуурн давлгаатай үед олон хүмүүстэй зэрэг ороод ядаж живжихгүй тулд би бүтэн жилчингээ тасралтгүй бэлтгэл хийхгүй болохгүй. Тэр хүмүүсийн дунд хартаад унчихгүй тул би байнга бэлтгэл хийхгүй болохгүй. Тэгээ тэр 3 спорт чинь нөгөө хүн амьсгаа задарна гэж ярьдаг. 3 спорт гуруулаад маш их хичээлж ээж тус бүрд нь амьсгаа задардаг байхгүй. Гүйлтээр би амьсгаа задарсан юм чинь би юундаар очиод миний амьсгаа задарчихна гэж бодохын аргагүй. Одоо сэлэлтэн дээр миний амьсгаа задарсан асуудалгүй гэж бодохын аргагүй. Тэгэхээр би нэгдүгээр би өөртөө тийм зорилго тавья. Тэгэхээр би ядаж бүтэн жилжингээ спортороо би хичээлэхээс аргагүй болно. Тэгээ би жилдээ нэг удаа очиод би тэнд нэх гоё ингээд надад бол тэр бүр ингээд би бүтэн жилийнхаа ингээд стрессийг гаргадаг газар байдаг байхгүй. Би нэг тэмцээнээсээ нэг 2 3 хоногийн өмнө очдгийг. Тэгэл бүр ажилласаа чөлөөхгүй бөө юм болно ингээд. Тэгээ хуучин дицээд байхдаа ингээд сайдаа яриалгүй одоо чи тэгээд одоо баг юу медаль авд юм уу гэж үгүй шүү дээ. Би арай барахгүй байх гэл. Бүр чи тэгээ баг хэрэг байгаа мó гэл те. Баг ерөнхий сайдаас авахлал. Гэхдээ тэнд очиод тасралтгүй өдөржингөө спортоор хичээлдэл хөдөлмөр туслан гэдэг шиг миний хувьд спорт туслан байдаг байхгүй. Тэгэхээр ингээл бүр надад тэрүүний дундор өөр юу ч бодох надад завч хөлөө байдгүй. Ингээ бүх юм би ингээ миний тарих бүр форматлагдаад ирдэг байхгүй. Өмнө нь хожид болсон бүх юм ингээ мартагдаад. Тэгэхээр миний хувьд спорт гэдэг бол нэгдүгээр стрессээ тайлах, хоёрдугаарт эрүүл амьдрах маш том боломжийг өгдөг. Тэгээ би нөгөө эрүүл бие саруул ухаан оршино гэдэгт маш итгэдэг. Саруул ухаанаас зөв бодол, зөв санаа төрдөг гэж би боддог. Стресстэй хүн дандаа айгүй тийм стресстэй юм ярьдаг байхгүй юу? Одоо ингээл би ч айгүй стресстэй хүмүүсийн дунд ажилладаг шүү дээ. Ер нь хэд ч ингээл стресстэй хүмүүсэл ста тэрүүнийг одоо заримдаа баргалтай ингээл ажил албамшуулаа ашиглаж тэрүүнийг ста дарах юм шүү. Ста тэрүүнтэй үзэлцэх юм шүү. Тэрүүнтэй алдах юм шүү. Гэл ингээл нэг тэр их албан тушаалыг, тэр их мэдлэгийг, тэр их чадварыг, тэр их мөнгийг буруу юм зарцуулах гэдэг. Стресс багтаа ухаан саруул байгаа үед үл эсэргээрээ ста яаж гоё юм хийх үү? Яаж тэр хүнд туслах уу? Яаж тэгэх үү? Яаж өөрийгөө хөгжүүлэх үү гэдэг юм уу? Үргэлж эерэг бодолд төрдөг юм болов уу гэж би боддог. Тэгээд би ч гэсэн стресстэй тэгэхээр яг ингээд сүрэг юм бодох гэдэг байхгүй. Би тэрнийг аюулсаа мэдтiin. Тэгэхээр би ингээд заастаа болохоо байлаа шүү. Одоо яг стресстэй дээ шүү би гэж бод. За сүүлийн асуулт. Би бас таныг одоо дараагийн нэг хичээл рүү явах гэж байгаа гэж түрүүн ойлгосон. Тэгэхээр яг одоо та наанаас сурж байгаа сургуулийнхаа яг сонин сайхны талаар яг тантай магадгүй нэг мөр зэрэгцээ сурж байгаа энэ ийм хүмүүс сурж байна гэдээ бас тавчхан танилцуулаад бас манай залуучуудад энэ сургууль бас таны одоо явж байгаа хөтөлбөрүүд нэлээд сонирхлын татах бах. Тэгэхээр та энэ тал дээр нэг чон мэдээлэл өгөх үү? Тэгээ ирэхэд дуусгая. За тэгээ. Манай хөтөлбөрт нийтдээ 23 орноос 31 хүн сурж байгаа. Тэгээ өмнө нь 2005 оноос ахуулаад энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хамгийн ихний хөтөлбөрт улсын хурлын гишүүн байсан амар жаргал сурж исэн. Тэгээ 2009 оны хөтөлбөрт улсын хурлын гишүүн Агсан Бачимэг их сурж исэн юм байлээ. Тэгээд би одоо энэ хөтөлбөрт суралцж байгаа 3 дахь монгол нь. Тэгээд одоо манад бол 23 орноос 31 оюутан сурж байгаа. Тэгээд хүний эрхийн тэмцээгч улс төрийн одоо улс төрд явж байгаа ялангуяа нэг цөөнхийн намаас болсон хүмүүсээс маш их байсан. Тэгээ одоо надаас гадна улсын хурлын одоо парламентын гишүүн хийж байгаа гэх юм бол Сингапурын парламентын гишүүн залуу Мексикийн конгрессийн конгрессвумен байсан. Тэгээ саяхан одоо конгрессээс болсон эмэгтэй. За тэгээд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтдийн судлаачид гэдэг ингээд ийм хүмүүсийн төлөөллүүд маш их сурж байгаа. Тэгээ би энэ хүмүүсийг бүр би бол өөрийгөө манай Монгол эсэргээрээ би бүр амар би боломжтой юм байна гэж эндээс би бүр зэрэгээрээ маш их урам зориг авсан. Яг тэгвэл ингээд натаа хам сурж байгаа эмэгтэйч ажиллаж байгаа сурж байгаа эмэгтэйчүүдээс гэлтэж яхад жишээлбэл өнгөрсөн намар ингээд нөхөр нь ковидоос болоод нас орцсон гэл тэгэхэд өнөөдөр ингээд тийм өөр хүмүүсийн төлөө тэмцэх гээл ингээд одоо хүртэл тэр чинь ингээд гэр бүлийнхаа хүнийг жилийн өмнө жил хүрэхгүй 6 сарын өмнө алдсан хүн гэдэг бол амар хэцүү байгаа шүү дээ.
Хэд чи ингээл би эндээс яаж сураад би яаж ард түмнийхээ төлөө зүтгэхгүй гэл те. Би яаж арчлыг бэхжүүлэх үү гэл тэгэл одоо ингээд одоо шоронд ороод 7 жил хоригдоод гарч ирсэн гээл те. Тэгсэн мөртлөө энд ч ялангуяа Африк юм бол аюу хэцүү улс орнуудын төлөөлөлүүд бол маш их байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээл энд ирж юм сурыг гээл тэгэл би юунесаа ингээл аюух асуулт асуувал танаа улсад одоо эмэгтэйчүүдийн эрхийг хангахад яах вэ? Танад LGBT-гүүд байдаг уу? Тэдний эрхийг хангахад яадаг уу? Гэлтэй ингээл залуучуудын хөдөлмөр эрхлэлээр одоо яах вэ хэдүүлээ юу хийх үү гэл. Тэгэхээр ингээ хүн бол 7 жил шоронд хоригдоод бараг хүний урам зориг мохоод гарч ирмээр санагдаж байгаа байхгүй. Тэгэхэд тэндээс ингээ гарч ирээд бүр улам их тэмцнээ би гэд гарч ирж байна гэдэг бол ямар их сэтгэлийн тэнхээвэ гэж би ингээ бодчихсон. Би чи ингээ нэг гişүн болоод нэг өнгөр 2 жил болоод янз янзын зөндөө их дайралтанд ингээд хүртэл ингээд заримдаа үгүй одоо нэрэ баг хэрэг байна уу дөө нэрэ би ч одоо өөртөө өмнө нь би хувийн секторт энэ төр зөндөө л гоё ажил хийж исэн. Заримдаа ингээд өөртөө сэтгэл зүйн хувьд ч гэсэн хамаагүй амар ажил хиймээр санагдмаар үе зөндөө байдаг. Тэгээ ингээд энэ хүмүүсийг хараад би юундаа ингээд гутардсан бэ те ингээд Монгол ийм их боломжийн дунд байна шүү дээ. Биднэрт дэлхийн хамгийн хөгжиж байгаа бүс нутагт байгаа л манай монголчууд бас хүсэл тэмүүлтэй залуучууд ихтэй. Тэгэхэд ингээд яг жоохон хүмүүстэй ингээд зөв буруу ойлголт дайрсны төлөө би энд готрох ерөөсөө яхсгүй юм байна. Би улам их тэмцэх хэрэгтэй юм байна гэж би бодсон. За эндээс тэр үтэл одоо манай ингээд ангийн оюутнууд номоо одоо би яаж авч явнаа арчлыг яаж бэхжүүлэх үү гэдэг номыг би авч орох гэж байгаад хил дээр хэрвээ шалгагдаа баригдах юм бол би баг шоронд орж магадгүй шүү дээ. Бүр тийм юм ярьж байгаа оюутнууд байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бид нар одоо сүүлдээ нөгөө нэг номыг яаж авч орох уу гэдэг бүгдээрээ юу зохиогоод номынх нь гадрын солио тэгээд тэг ингээл бүр хүргэн амтад хүмүүс тийм их эрхэн зөрчигдсөн байхад чинь амьдралынхаа төлөө тийм их тэмцэлтэй тэмүүлэлтэй улс орныхоо төлөө тийм их тэмүүлэлтэй байдаг юм байна. Бид нар бол тэмцэх хэрэгтэй юм байна, тэмүүлэх хэрэгтэй юм байна. Гэтэ арчлал өнөөдөр байгаа юм чи үргэлж байдаг юм байна гэж бодох ёсгүй юм байна. Хүний эрх ч гэсэндээ ингээд зөрчигдөхтэй тулах юм бол амархан юм байна. Ялангуяа ядуурлыг далимдуулаад, хуваагдлыг далимдуулаад, магадгүй дайныг далимдуулаад, тийм юмны үн амир хүсэж байгааг далимдуулаад хин нэгэн энүүнийг би чадна, би наатах чинь хий чинь гэж хэлээд энэ эрхийг ингээд авчдаг юм байна, булаад авчдаг юм байна. Унгарт ингэсэн юм байна, тийм одоо Туркт тэгж ийн гэж ярьж байна дэлхийд даяараа. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нэр байгаа юмаа улам сайжруулахын төлөө би надад тийм эрх мэдэл байхгүй биш. Бид нэр 3.3 саяулаа хүн болгонд бид нар тийм хүсэл зориг байх юм бол тийм эрх мэдэл бас давхар байгаа гэж өөрөө өөрсөндөө зоригжуулах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Энд бол нэг 5-6 хүнтэй жижиг иргэний нийгмийн байгууллагуудын одоо ингээд дарга гэдэг байгаа аахгүй дэр хүмүүс чинь тэгээд би ингээд чи одоо хэрэг санхүүжилттэй юм гэхээр айгүй жоохон чи хэдэн ажилтнтай юм гэхээр ингээд би надтай нийлээд манай байгууллага тавуулаа гэл те. Тэгээ ингээд та нар юу хийдгийг ингээд тэнгууд ингээд дайнд өртсөн хүмүүст ингээд нөгөө нэг орон байр олж өгөхөд ингээд ажилтдаг гэлээ. Ерөөсө тэр хүний хийдэг ажил бол тэр гэсэн мөртлөө тэр хүн өнөөдөр ингээд тэмцээр агаад Стэнфордод ирж сураад дэлхийн ингээд топ хүмүүсээр энд чинь Кондолиза Райсаас ахуулаад энэ төр хичээл заадаг. Тэгэхээр ингээд ийм мундаг хүмүүсийн дунд ороод одоо суралцаад эрдэм мэдлэг олж авах гээд улс орныхоо төлөө, улс орныхоо иргэнийхээ эсвэл хэсэгхэн хүмүүсийн төлөө тэмцэх тийм их зоригтой байдаг юм байна. Тийм учраас бид нар бүгдээрээ би бол айгүй тийм тэмцэх тийм айгүй хүсэл зориг их авсан шүү дээ. Ойлгочлаа. Тэгээд таныг одоо утгагүй их орондоо ирээд ажил үргээ үргэлжлүүлээд сурсан мэдсэн зүйлсээ залуучуудад олон ихээр хуваалцахыг хүсэж байна. Тэгээд өөрийнхөө маш үнэтэй цагаас бас нэлээдгүй хормыг бидэнд зарцуулсанд баярлалаа. Тэгээд манай позитив дадлыг дагдаг маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүс бүхэнд таны эсэний ярьсан сэтгэл зүйн мэндийн асуудлыг өөрийн амьдралынхаа бас чухал цаг мөчүүд тулгарч ирсэн мөчүүдэд хэрхэн давсан бэ гэдгээ хүртэл анх удаа олцсон баг. Тэгээд энэ бүхэнд маш их баярлалаа. Тэгээд манай залуучуудад дагж байгаа хүмүүст маань нэлээх урам зориг өгөх байхаа гэж хүсэж байна. Тэгээд бас энэ бүхнийг бас хуваалцсан гэдэг чинь өөрөө бас халамжилж байгаа нэг хэлбэр гэж бид нэр ойлгодог. Тэгээд бас энэ бүхнийг хийсэнд баярлалаа. Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Би одоо нөгөөдөр буцаа Монгол руугаа буцлаа. Тэгээд хүүхдүүдээ гэр бүлээ маш их санаад одоо харих өдрөө тэсийн ядуу хүлээж байна. Хөтөлбөр маань 3-7 хоног байсан. Би чинь баг Монголоос нэг гараад 3 хоноо л ер нь Монголоо гэрээ айгуух санд штэ. Өмнө нь одоо би бүр яаж өмнө нь 40 жил гадаадд сурж исэн юм бол гэж боддог штэ. Баярлалаа. За баярлалаа.